Сайн уу за өрөө орохотнуудаа суугт маань эргэн тавтай морил. Миний зорилго бол хувцас загварыг илүү өдөр тутмын хувцлалтад ойрхон энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлан загварын зөвлөмжүүдийг хүргэх ба. Бид нар өдөр тутмын загварын амьдралын хэм маягт хувцлалтаа хойшин тавих нь илбэг байдаг. Нэг л мэтгэд өмсөх хувцсгүй эсвэл юу ч өмсөн ерөөсө зохгүй байгаа юм шиг мэдрэмж эмэгтэйчүүд бидэнд хамгийн их тохиолддог шүү дээ. Гэхдээ хувцсны шүүгэнд одооноос зөв хувцснууд ороод ирэх юм бол өглөө бүр юу өмсөх вэ гэж шаналхгүй үргэлж хялбархан сайхан харагдаж чадна. Өнөөдрийн видеонд бидний дунд хамгийн түгээмэл бас хамгийн эмэгтэйлэг биеийн хэлбэрт тооцогддог боловч хувцлалт стил бүрдүүлэлтийн үед хамгийн их будилдаг биеийн хэлбэр болох лир биеийн хэлбэрт тохирох хувцлалтын зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй ярих болно. Хэрвээ биеийн хэлбэрийг хэрхэн тодорхойлоод байгааг хараахан үзэж амжаагүй мэдэж амжаагүй үзэгчд байх юм бол миний хажууд гарч байгаа энэ бичлэг рүү ороод үзхийг санал болгоё. Таны хувьд мөр болоод цээжний тойргоо хэмжиж үзээд ташааныхаа тойрогтой харьцуулахад ташаа хайрцангуй өргөн 10 орчим сантиметр ба түүнээс дээш зөрүүтэй байх юм бол та өөрийгөө лир биеийн хэлбэртэй гэж үзэж болно. Зарим хүмүүс лир биеийн хэлбэртэй гэдгээсээ санаа зовох ч юм эсвэл сэтгэл хангалуун бус байгаа юм шиг санагддаг. Надад бол эсэргээрээ маш эмэгтэйлэг, уян налархай тийм нэг эмэгтэйлэг гэдэг байгалийн тэр шинж тэмдгийг өөртөө агуулсан биеийн хэлбэр юм шиг санагддаг. Ингээд хамгийн түрүүнд лир биеийн хэлбэртэй хүмүүс хувцлахдаа гаргадаг нийтлэг алдаануудыг ярих нь зүйтэй байна гэж бодлоо. Нэгдүгээрт биеийн доод хэсэгтээ анхаарал татах үз хувцснуудыг сонгодог. Жишээлбэл цагаан өнгийн джинс өмд, тод хээтэй юбк, эсвэл урт оосортой цүнхийг мөрөөд авуулаад яг ташааны хэсэг дээрээ өөрч явах. Эдгээр нь бол шууд анхаарлыг ташааны хэсэгт татаад өгчдөг. Хоёрдугаарт биеийн дээд хэсгийг хэтэрхий дарах. Үүний тод жишээ бол хоолойтой баруун светрэн цамц. Ийм төрлийн баруун цамц нь таны цээжийг улам жижиг харагдуулдаг. Гуравдугаарт бүх хувцаа бараан өнгөөр сонгох. Бидний эргэн тойронд хар өнгөөр хувцлах юм бол хамгийн эрсдэл багтай. Яаж ч өмссөн хамгийн аятайхан харагдана гэж итгэдэг хүмүүс олон байдаг штэ. Хэрвээ та лир биеийн хэлбэртэй бол хар бараан төрлийн өнгөнүүд биеийн доод хэсэгт хүчтэй жин өнгүүд харин биеийн дээд хэсгийг хангалттай тодруулж чаддгүй. За түрүү ярьсан лир биетэй хүмүүсийн ихэнхдээ гаргадаг алдааны дагуу биехний модулийг хувцалсан байна. Харин хоёр дахь модулийг яг лир биеийн хэлбэртэй хүний хувцлах зорилгын дагуу дээд хэсэгт анхаарлыг татаж биеийн доод хэсэгтээ тэнцвэр үүсгэсэн байна. За танд харангуут аль нь илүү нүдэнд эвтэйхэн аятайхан харагдаж байна? Мэдээж надтай яг санал нийлж байгаа болов гэж бодож байна. Лир биеийн хэлбэртэй хүнд хамгийн сайн зогтог цамцны төрлүүд бол дөрвөлжин ухаартай цамц мөрийг тэлж тэгш өнцөгт хэлбэрийг үүсгэж өгнө. Энтэй яг ижилхэн цамцны төрөл бол мөр ил гарсан загвар мөн л дээд биеийг өргөж илүү өргөн харагдуулаад ташаатай тэнцвэрийг үүсгэнэ. За түүнээс гадна завингертэй цамц гэж яригддаг. Энэ нь бол хүзүүг урт харагдуулж мөн мөрийг илүү өргөн харагдуулах ач холбогдолтой. За ханцууны талаар ярилцъя. Тэгэхээр лир биеийн хэлбэртэй хүнд хамгийн их оновчтой ханцуунуудын нэг топ нэгт бол паф ханцуу буюу мөрний залгаа хэсэгтэр хунаа нухлаа үүсгэсэн мөрийг өргөн харагдуулдаг загвар байгаа. Түүнчлэн бэл, бишоп гэх мэтчлэн яг паф слифтэй төстэй янз бүрийн ханцууны хэлбэрүүд байдаг. Мөн түүнчлэн ханцуу сонгохдоо урт болон богино аль ч төрлийн ханцуу тохиромжтой. Гэхдээ эдгээр ханцуунууд ч гэсэндээ өөр загварын шийдлүүдээр хийгдсэн байж болох учраас анхаарах зүйл нь ханцуу маань биеийн дээд хэсэг буюу ханцууны ухаар залгаа хэсэг дээрээ илүү чимэглэлтэй, дитейлтэй байх нь чухал. Харин эсвэргээрээ мөр хэсгээрээ бариу байжгаад доошогоо гарын сарвуух хэсэг рүү өргөссөн трапез хэлбэрийн ханцуу байх юм бол энэ ханцуу нь яг нөгөө гараа буулгасан байх үед ташааны хэмжээг илүү өргөсгөөд биеийн цээж хэсгийг мөр хэсгийг бас л илүү нарийнхан харагдуулдаг. Тийм учраас ханцуу сонгохдоо аль болох цээжний хэсгээрээ өргөссөн ханцууг сонгох нь таны биеийн хэлбэрт тэнцвэрийг үүсгэнэ гэж ойлгоно. За одоо өнгө болон материалын талаар ярив тийм ээ. Лир биеийн хэлбэрт өнгө сонгохдоо хөнгөн, гэрэлтэй, цагаан цайвар, эсвэл пастел, за мөн ийм тод ер нь анхаарлыг татах өнгийг
цээж хувцас нэрийн өмсөх нь илүү оновчтой. За хээний хувьд бол геометрхээ, том цэцгэнхээ түнчлэн босоо судалнаас илүү хэвтэй судлыг онцолдог байна. Эдгээр хээнүүдийг зөвхөн цээж хувцсанд өмсөж өгснөөр биеийн дээд хэсэг рүү анхаарлыг татаж өгнө. Материал сонгохдоо ерөнхийдөө биетэй ийм бүтэцтэй материал сонгож өгвөл их зүгээр. Суул бие дагаж урсан нимгэн материалтай хувцснууд бол мөрийг улам ингэж жижигрүүлж харагдуулдаг учраас татгалзаж оронд нь бүдүүн сүлжмэл, эсвэл ноолуур, твид, даавун гэх мэтчлэн материалуудыг сонгох нь илүү үр дүнтэй байж болно. Гадуур хувцас хүрэм жакет бол өнөөдрийн лүгийг бүхэлд нь бүрдүүлж өгдөг хамгийн том нөлөөтэй айтем болж өгдөг. Гадуур хувцас сонгохдоо анхаарах 3 зүйлийг хэлж өгье. Нэгдүгээрт гадуур хувцсны мөрний дэтэйл, эсвэл мөрний нэмэлт пайдтай байх нь чухал. Хоёрдугаарт товчлогоо. Лир биеийн хэлбэртэй хүн данд товчлогоотой хувцас өмсөхөөр цээж зэрэг илүү жижигхан харагдах гэдэг. Гэхдээ энэ нь мэдээж таны биеийн пропорц харьцаанаас шалтгаалаад танд зөгтөг байж бас болно. Гэхдээ данд товчлогоотой хувцас өмсөхөөр цээж хэсэг маань илүү нарийсаад ташаа маань өргөн тарпиц хэлбэртэй болж тэлж харагдаад байдаг бол танд давхар зөөлхтэй гадуур хувцас хамгийн тохиромжтой. Мэдээж загварчилгаанаас шалтгаалаад мөрийг өргөсгөж пропорцийг маш гоё тэнцвэртэй болгож өгдөг. Гуравдугаарт гадуур хувцсны урт нь таны биеийн хэлбэрт таарсан байх нь хувцлалтын ерөнхий силуэтийг маш хүчтэй өөрчилдөг. Хэрвээ таны ташааны өргөн цээжтэй харьцуулахад нэлээд өргөн харагддаг бол ташаа бэлхүүснээс дээгүүр татсан cropped жакетууд ташааг илүү өргөн гуйыг том харагдуулах эрсдэлтэй. Харин ташаанаас доош урттай гадуур хувцснууд хамгийн тохиромжтой тооцогддог байна. Энэ нь биеийн хамгийн өргөн хэсгийг даалталж харааны жинг биеийн дээд хэсэгт төвлөрүүлдэг ач холбогдолтой. За гэхдээ та богино жакетыг өмсмөр байдаг. Богино жакетэнд дуртай байх юм бол мөрнийх нь өргөнийг ташааныхаа өргөнтэй тэнцвэржүүлж өгөх хэрэгтэй гэдгийг дээд хансууны талаар ярих үед ойлгосон болов уу гэж бодож байна. Та яг ямар төрлийн лир вэ гэдгээс хамаарат бага зэрэг ялгаанууд гарч ирдэг. Хэрвээ та доод хэсэг нь илүү өргөн төвлөрсөн лир бол өөр нэг аргаар харин арай жаахан тэнцвэртэй элсэн цаг биеийн хэлбэртэй бага зэрэг ойртсон биеийн хэлбэртэй бол арай өөр хувцлалтын аргыг ашиглах нь үр дүнтэй. Тэгэхээр миний энэ удаагийн зөвлөмж бол ерөнхийдөө нийтлэг дундаж лир биеийн хэлбэрээр жишээ аваад ярьж байгаа гэдгийг бас анхааралтай аваарай тийм ээ. За өмдний суудлын хувьд лир биеийн хэлбэрт өндөр суудалтай өмд хамгийн зөв сонголт болдог. За яагаад гэхээр бэлхүүсийг хайрцангуй нарийнхан болгож өгнө, ташааг эзний хэсгийг даарч өгдөг. За жишээ дадах юм бол өндөр суудалтай wide leg брюк өмднүүд, мөн түнчлэн шулуун загварын джинс өмд, эсвэл тайлород брюк өмднүүд хөлийг уурт шулуун харагдуулж байдаг. За үүнээс гадна bootcut эсвэл flare өмднүүд гуйны өргөн хэсгийг анхаарлыг доошогоо буулгаж шилб хэсэгтээ тэнцвэржүүлж өгдөг. Тэгэхээр мэдээж энэхүү биеийн хэлбэрийн гол онцлог бол ташаа гуй хэсэг шүү дээ. Хэрвээ та гуй хэсэгтээ дуртай ташааныхаа хэсгийг тод харагдуулахыг зорддог бол bootcut, flare зэрэг өмднүүд хамгийн тохиромжтой байгаа. За мэдээж skinny, бариун өмднүүд өмсөхдөө биеийн дээд хэсгээрээ тэнцвэр үүсгээгүй тохиолдолд ташаа таа хэсэг маань илүү өргөн харагдчихэдэг учраас ерөнхийдөө татгалзна. Харин юпоны хувьд бага зэрэг А хэлбэрийн юпог эсвэл яг ташаанаас доошоо шулуун унсан шулуун хэлбэрийн юпгнүүд бага зэргийн дэргэгээр хагаснаар хэсгүүртэй юпгны загварууд хамгийн тохиромжтой. Харин хит бариу харандаа юпог эсвэл мини юпг нь гуйны өргөн хэсгийг илүү тодруулдаг байна. Тэгээ түүнээс гадна лир биеийн хэлбэрт хамгийн тохиромжтой зүйлсийн нэг бол аксессуарууд байгаа. За тэр дундаа том макси хэлбэрүүд хамгийн тохиромжтой. Зузаан, том хүзүүний зүйлд бол мөрийг илүү өргөн харагдуулж байдаг. Харин том хэлбэртэй эмэг бол биеийн дээд хэсгийг өргөж, дээд хэсэгт анхаарал татдаг ач холбогдолтой. За эцэст нь дүгнэлт хэлэхэд биеийн доод хэсэгт хувцас сонгохдоо аль болох бараа өнгөтэй, мөн босоо судалтай, сарпиц, эсвэл ааш шугамтай буюу шулуун шугамтай юпг плат зэрэг сонгох нь үр дүнтэй. Харин эсвэргээр яг биеийн дээд хэсэгтээ илүү өнгөлөг анхаарал татах зүйлсийг нэмж өгөх юм бол мөрийг тэлж биеийн доод хэсэгт ямар ч минимал сэлбэдтэй хувцас өмсөн харааны хувьд зөв пропорцийг үүсгэж чадна. Биеийн айл хэсгээ дардалж айл хэсгээ онцлох вэ гэдэг талаар сайн бодох хэрэгтэй. За ингээд энэ бүх мэдээллийг харахад биеийн хэлбэртэй тохируулж хувцлах нь таны дүр төрхийг ямар их өөрчилж болохыг ойлгож авсан болов уу гэж найдаж байна. Хэрвээ та зөвхөн өөрийн биеийн хэлбэрт тулгуурласан, дэлгэрэнгүй хувийн зөвлөгөө, өөртөө тохирсон хувцлалт лүкүүдийг бүтээх, хувийн стилийн анализ, хувцсны шүгэгээ
Бүтнээр нь шинжлэх сонирхолтой байгаа бол стайлинг гуру Instagram хаягаар надтай холбогдоорой. Зөвхөн танд тохирсон хувийн стилийн зөвлөх үйлчилгээг санал болгодог байна. Дараагийн бичлэгт биеийн бусад хэлбэрийн талаар ярих болно. Тийм болохоор миний биеийн хэлбэрийн талаар яагаад ярихгүй байгаа юм болоо гэж бити санаа зовоорой. Бүх биеийн хэлбэрийн талаар ярих учраас удахгүй уулзцгаая. Баяртай.